Өнгөрсөн төрийн болон албаны нууцын тухай хууль маань батлагдж хэрэгжээд 10 жил болжээ. За энэ хугацаанд байгууллагын нууцын оруулах асуудлыг тухайн эрхэлсэн сайд, агентлагийн дарга, төрийн өмчийн компанийн хувьд бол захирал өөрийн дур зориг үзмжээр нууцын тамга дарж энэ 10 жилийн хугацаанд маш одоо олон асуудлуудыг иргэдийн мэд хэрхийг хангадаг нэг талаасаа. Нөгөө талаасаа альва одоо тийм хулгай шинжтэй, авилгын шинжтэй үйлдэлээр одоо нууцын тамга дарж олон хэрэг учирлууд гарч энэ мэдэг хэрхийг хааж хийжсэн гэдэг зүйл бол одоо нотлогдож байгаа. Олон үйл баримтаар. Нотлох ажил дээр Ганбат гүшүүн битэрч гисэн бас нэлээд ороож явсан. Хоёулаа хөгжлийн банк нүүрсний сонсголын үеэр энэ олон аптек гэрээнүүдийн асуудлыг бол ил тод болгоо явсан. Нүүрсэд маань одоо амь тэмцсэн. Олон асуудлууд нь одоо илэрч 20 сая доллар байр сав дээрэмдсэн. Нүүрс бортойгийг хулгайлсан. Олон асуудлууд нь одоо нотлох баримтаар ил тод болж хууль шүүхийн байгууллагад шилжсэнтэй холбоотойгоор амь тавьсан. Орох байх газаргүй болсон. Хууль зүйн сайдыг ямар ч үнээр хамаагүй, ямар ч хамаагүй гүтгэлгээр нэр цолж жагаад зайлуулах операцийг хийсэн. Энэ операцид нь одоо манай цогтгорол дарагч бас мэдээд хийчихв, мэдэхгүй хийчихв одоо бас нэр хамжигч болчихвоо яаж удаач. Би бол одоо хамжигч болсон гэж ойлгож байна. Нэг талд нь одоо хариуцлага ярих юм шиг боловч нөгөө талд нь нүүрсний хулгайчдыг энэ хууль зүйн салбарын эзэгнэх энэ өөрсдийг нь хулгай ловертэй хийсэн хүмүүсийг энэ одоо зүйлээс нь одоо холдуулах ийм одоо зүйлд одоо тус нэмэр болсон гэж үзэж байгаа. Та тийм ярьж байгаа бол нүүрсчид маань одоо амилдсан эхнээсээ хөлийн хориг моргоо тавьснаа ил тод хэвлэл мэдээлэлээр ихслэр зарлж байна. Би бол дандаа асуудлуудыг нотлох хоримттай ярьж байгаа. Миний одоо энэ зөвлөх байсан миний зөвлөх хууль зүйн дотоод хэргийн сайдаа зөвлөхөөр томилогдсонны дараа манай одоо дэд сайдаар ажиллажсэн мөнх эрдэнэ гэдэг хүнд ногоо автобусны хэрэгээр хэр догч байсан. Би бол энэ хууль зүйн сайдыг барьцаалах ийм ажиллагаа байсан гэж үзэж байгаа. Монгол улсын дээд шүүх хүртлээр явж 3 шатны шүүхээр гэм бурууг нь эцсийн шийдвэрээр нотлогдсон. Шүүх хурлууд нь нээлттэй явсан. Харин энийг одоо жишээлбэл одоо энэ инквайрийн хууль зүйн сайдын ойр дотны хүмүүс хэрэгтэн хийсэн хэвлэлийн пропаганда хийж ирсэн. Үнэн мэнэн цаг хугацаа шударга шүүхийн одоо шийдвэрүүдээр би нотлохоож явж байгаа гэж бодож байгаа. Хууль шүүхийн байгууллагын дотоод үйл ажиллагаа мөрдөн шүүлэх ажиллагаанд улсын их хурлын гишүүн, засгийн газрын гишүүн хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх боломж хямгач байдгүй. Тэр үндсэн хуулийн зарчинд миний бие өнөөдрийг хүртэл хүндэтгэлтэй хандж явдаг. Өнөөдрийг хүртэл. Миний ярьжсэн нотлох баримтууд бол хавцаст хэрэгт байгаагүй, мөрдөн шалах ажиллагааны нууцад хамаарахгүй ийм үйл баримтуудыг би нотлох баримтаар дандаа ярьж одоо өнөөдөр олон асуудлууд нь бас одоо цаг хугацаагаар шүүхийн өмнө нислэгдэх ухаа гэдэгт би итгэлтэй байдаг. За би бол хариуцлагыг дээрээсээ эхлэх ёстой гэж боддог. Тийм ч үйлдэлээр өнөөдрийг хүртэл ажиллаж ирсэн. Улсынхаа ерөнхий сайд байсан, өөрийн намын дарга байсан, өөрийн намын ерөнхий нарийн эмчгийн дарга байсан хүмүүстэй холбоотой олон 10 сая долларын үйл баримтыг баримтаар дандаа нотолж ярьж, хуулийн байгууллагад шилжүүлсэн. За энэ хүмүүсийн зүгээс ярьдаг зүйлүүд нь бол дандаа гүтгэлэг. Дандаа одоо тийм пропаганда одоо тийм юм хийдэг. Хуулийн байгууллагууд одоо бас гар хөртөөдөө эрддэг юм уу яад юм. Манай хуулийн системд одоо харагдж үзэгдээгүй үйл явдал болж байгаа шүү дээ. Тэр даваа далаа гэж нөхрийн кейс бол өөрөө одоо тэр эхнэрийн хамаар дөхөд ансаар 5.5 тэрбум төгрөг шууд шилжүүлж авна гэдэг бол тэнэг зориг шүү дээ. Энэ хамгаалтандаа